бид энэ удаагийнхаа дугаараар анх хэрхэн танилцсан тухайгаа ярилцгаална. Хүлээн авч үзээрэй. Яах болохоор би дундуур сурдаг байсан. Тэгээд 11-р ангида Төв аймгийн Хүмүүн ахлах сургуульд анх шилжиж ирсэн. Тэгээд хамгийн ихний өдөр ингээд ангитаа ороход игчин ингээд хамгийн анхаарсан. Тэгээд манай ангид сурдаг болохоор тэгээд хамгийн сүүлд одоо игчинтэй ингээд танилцаад хамгийн ихэнд ингээд боддоор нэг игчин харсан гэсэн үг. Тэгээд фэйсбүүкээр болохоор хамгийн ихэнд ган чимгийг харж ирсэн. Тэгээд ганаг айгу сайн дуулдаг охин гэдгээр аюу сайн мэддэг байсан. Тэгээд бүгдээрээ ингээд ганаа энэ хоёртой танилцаад ингээд хамт хичээлээ тараад ингээд хамт явдаг байсан. Ямартай ч ганаатай болохоор дунд сургууль нэг сургуульд сурдаг байсан болохоор ганаа анажаа хоёртой ерөнхийдөө бол таардаг. Ер нь бол танилцаагүй ч гэсэндээ ингээд таардаг байсан. Тэгээд сараа болохоор сүүлд ингээд манай ингээд шилжиж орж ирээд тэгээд тэр цагаас нь ерөнхийдөө бол яг мэддэг болсон. Игчинтэй болохоор дунд сургуульд байхдаа хамгийн анх танилцчихсан баг. Яг яаж танилцчихсан гэдгийг бол санагдаггүй. Ануучинтай болохоор нөгөө нэг Төв-плас бишээ Төв Aspire гэд нэгдэжсэн. Тэрэн дээр нөгөө ихтгэл тавихт нь хараад тэгээд анх танилцчихсан. Сараатай болохоор анх фэйсбүүкээр танилцчихсан. Танилцаад баг хамгийн удаж байгаа Сараа ах. Тэгээд 11-р анги шилжиж ирж яхад нь анх Сараатай уулзаад тэгээд ер нь бол айгуу татналчихсан. Тэгэл нэг өдөр ингээл их чи над руу хэдлээ ингээд нэг юм хийх үү гэд хэлсэн. Тэгээд тэр нь болохоор ингээд подкаст хийхсэн ингээд санаа байсан. Тэгээд тэр үед одоо хамгийн анхны уулзалтан дээр нь би Анужийг харжсан. Тэгээд анхаарал амир хөөрхөн охин минь харсан. Хамгийн анх болохоор Сарайг харж исэн. Facebook, Instagram өдрөөр дагалддаг байсан болохоор Сарайг амир хөөрхөн охин байна даа гэж харжсан. Дараа нь болохоор Ганаг харжсан. Ганаа сургуулийн шинэ жил лидер дээр урлагийн лидер дээр гослолдод болдог болохоор амирсан харжсан. Ингчин болохоор нэлийн сүүлд харсан. Тэгээд нэлийн тийм сайн дурын ажил тиймэрхүү юм цай оролцдог болохоор тэгэл анх танилцчихсан бүгдээрээ. Шууд үгээр илэрхийлээд эхлэх юм уу? Тийм чи юу гэж хэлээ. Би болохоор энэ гурвыг болохоор ингэж боддог. За Сараг болохоор ямар ч ч амар удаан гэж боддог. Амар удаан. Тэгээд ингээд бүр хийж байгаа үйлдэлүүд нь бүр ингээд амар тайван. Тэгээд юмд хандж байгаа байдал нь ч гэсэндээ амар тайван. Гэтэ одоо ингээд сэтгэлээсээ бүр амар тийм эмгтээлэг, тийм хичээнгүй хөвгт гэж боддог. Тэгээд Ганаг болохоор Ганаа ингээд анх угсаа амар авьяаслаг тэгээд дуулдаг гэж бол мэдчихсэн. Тэгээд сүүлд яг нэг одоо inspire гэд нэг юмд ингээд цуг яваад тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө амар мундаг хөхтэй даал гэж бодсон. Тэгээд Ганаг болохоор айгуу тийм одоо нээлттэй гэх юм уу тийм ер нь бол хаан чивсэн ингээд айгуу нээлттэй байдаг л гэж боддог. За Ануучин болохоор Анууч ингээд анх надад бүр амар дүлгөөхөн тийм санагдчихсан байхгүй. За одоо болохоор бүр амар галзуу хөлтөн. Их чинь надад бол юм амар хичээнгүй санагддаг тууштай. Нэг үгээр хэлэхэд Анууч болохоор тийм цэгцтэй энгийн санагддаг. Ганц чимийн үед бол тий дэлгэрэнгүй одоо юмаа ингэ тайлбарлахдаа айгу дэлгэрэнгүй болохоор дэлгэрэнгүй гэж илэрхийлнэ. Инхтийн үгээр илэрхийлэл нийтч ямар ч хүнтэй ингэ айгу хурдан танилцж чаддаг, хурдан дотносдог. Тэгээд тэр хүндээ айгу гоё таалагддаг, эрэг энергитэй тийм. Анууч болохоор айгу тийм дотгошоо гэсэн нэ бид хэдтэй ярилцахаар айгу тийм нийтэж тэгээд дээрэс нь хүнийг сайн ойлгохдаг, ярилцаж чаддаг. Сараа болохоор айгу тийм эмгтээлэг хөөрхөн. Игчин болохоор амар ийдэг. Тэгээд гоё сайхан аштай. Тэгээд хүмүүстэй амар хурдан татансдаг. Сараа болохоор бүр амар эмгтээлэг, амар хөөрхөн уцалдаг. Тэгээд Ганаа болохоор бүр амар авьяастай, дуулдаг, тийм амар. Би болохоор игчин бүр амар дарга гэж бодсон. Бүр амар дарга гэж бодсон. Ануучин болохоор ингээ хитрхи нууцлаг гэж бодсон. Ингээд хүнд ингээ ямаа ярдгөө тэгээд ингээд татгшаага төрлийг гэж бодсон. Хамгийн анх Ганаг болохоор амар тийм дэлгэрэнгүй угаасаа дэлгэрэнгүй гэсэн шүү дээ. Тэгээ амар ямаа ингээ хүн бусдад ингээ хуваалцдаг, нийтэж
тийм гэж бодсон. Хамгийн анх танилцаасаа өмнө бол Сараг айгу тийм аюустай хүн гэдгийг нь мэддэг байсан. Дуулдаг, бүжгэлдэг, шүлэг зохиодог гэдгийг нь айгуусаа мэддэг байсан. Игчиг болохоор нөгөө нэг сэтгүүлч хийдэг болохоор нь мэддэг байсан. Тийм. Ануужин бол яг мэдж байгаагүй. Тийм. Айгу дараах охин гэдгээр нь л Анх болохоор хамгийн анх Сараг ингээд писэр харчаад амар од байсан. Бүр ингээд лайк магтчихлаа. Бүр амар од. Тэгээ би амар хөөрхөн охин байна да гэж харчихсан. Ганаа болохоор сургуулийн тэм шинэ жил мэл ч юм уу урлагийн үслээр амар дуулдаг гэж яриад гослолт өдөр дуулдаг гэж асуучсан. Инг чинь болохоор ер нь сэтгүүлч эдвэрт явдаг. Тэгээд олон нийтийн ажилд амар сайн болдог. Тийм болохоор анх харчихсан. Хаана үлдлээ? Чарлз. Яа, за. За GS болохоор анх би ингээд карантинд орчоод тэгээд ингээд бодсон бохгүй. Ерөнхийдөө бол яг үе тэнгийнхаа хүүхдүүдэд чиглэсэн тэгээд айгүй сонирхолтой тэгээд ингээд хэрэгтэй мэдээллийн өгч чадхаар тийм юм ингээд би хийж чадах юм шиг санагдаад тэгээд ингээд ганцаараа болохоор айгүй тийм ингээ өөртөө нэг л итгэлтэй байж ерөөсөө чадаагүй. Тэгээд яг ингээ хамтрах хүүхдүүдэд ингээ хайгаад тэгээд тэгсэн чинь болохоор надад яг Ануужин, Ганаа, Сараа гурав яг бодогдсон байхгүй. Тэгээд ерөөхдөө бол яг нэг юмд ингээ дэлхэл тавиад явж байхад айгүй тийм мундаг хүүхдүүд байсан. Тэгэл анх ер нь за бүгдээрээ юм хийя. Ингээд нэгдъя гэд бүгд рүү нэгээр ингээ чат бичээд тэгээд ингээд асуугаад ингээд санал тавьж исэн. Тэгсэн чинь бүгдээрээ айгуу гоё илтгэр ингээд хүлээж аваад за тэгье ингээд болж гинэ гэд. Тэгээд анх юм хийж байхад болохоор бид нарт амар хэцүү байсан байхгүй яг нөгөө карантины үеэр хөл хорионд орсон. Тэгээд яг яаж хийхээ ойлгохгүй. Тэгээд газар очиод ингээд камер байхгүй бид нарт бүр амар хэцүү байсан. Тэгээд анх кофе шоп ажилладаг байсан байхгүй. Тэгээд тэр үед нь болохоор ингээд бүгдээрээ уулзчаад өндөгний хайрцаг ингэж тавьж аваад хүртэл ингээд подкастаа хийдэг байсан. Тэгээд одоо ингээд бодонгууд айгүй тийм яг энэ сэтгэлээсээ мундаг хүүхдүүдтэй нэг зүйл хийж байгаа юм байна. Яг зөв хүмүүсээ сонгосон юм байна л гэж айгүй их боддог доо. Ер нь нэрээ амар удаан бодсон. Бүр ингээд нийлжээд би бинтэй юм групп чаттай. Тэгээд тэр групп чатн дээр нь бол бүр хэдэн хоног бодсны нэрнүүдээ олсон. Тэгээ нэрний утга нь болохоор BTT нэрний эхний үсгэнүүд байгаа. JS гэдэг. GAES гэдэг. JS-г нийцнээс хойш инхчин ер нь бол нийтч гэдгийг нь угаасаа мэддэг байсан. Ануужинтай болохоор Ануужин бол илүү сайн мэддэг болсон. Анх юм дараахан татгшаага охин гэж боддог байсан. Гэхдээ одоо бид хэдтэй нийлээд яг юм гоё нийтч тэгээд дээрэс нь яриасаг нэгнийг гоё ойлгодог тийм. Сараа болохоор угаасаа айгу тийм хөөрхөн ааштай. Бүгднтэй гоё ихтэй байж чаддаг. Хүнийг айгу сайн тийм ойлгодог. Тэгээд бүгдээрээ л айгу гоё найз гэдэг үгний утгыг харуулж чадсан. За GS ингээд үүснээс хойш би бинийгээ бүр амар сайн мэддэг болсон. Тэгээд анх бүр нэг амар хаалттай эднэр одоо ингээд надтай баг юм ярихгүй зүгээр нэг юм хийчихэл ингээд явах таа гэж бодсон чи одоо бүр ингээд амар сайн найзууд болоод ингээд хэцүү үед нэг нэгаа ингээд сэтгэл зүрхнээсээ ойлгоод ингээд ярилцаад бүр илүү ингээд нээлттэй болж чадсан найз гэж ямар байдаг гэдгийг одоо ингээд харуулж байгаа тийм хүүхдүүд л гэж боддог доо. Ингээд бид шинэ жилийг тохиолдуулаад хоорондоо ингээд бэлэг солилцохоор болсон байгаа. Нэг ясны нөгөө монтакс уу. Тэгээд одоо бэлгээ солилцох. Одоо тэгцгээе. Солилцох юм яа. Сугаснаа хэлээвчи. Би болохоор Ануужин сугасан даа. Йоо. Тэгээд ямар ч юм ёо. Баярлаа. За. Би болохоор Ганаас болсон. Нэг өөрийнхөө загсан юмнуудыг авсан. Яа, би юм. Би болохоор инхчиг соголсон. Яг тавьчихжээ. За. Шинэ жилийн Ямар гоё. За би ингээд үлдсэн үнээс болсон байгаа. Йоо. Хэрэгтэй зүйл ч баха. За тэгээд За энэ көпчлэг маань ингээд дуусах гарч ярьж байна.
Бэлгийн задлж үзье. За бэлгийн задлах. Бэлэг задлах юм уу дээр ингэсэн. Яна нэр бэш тийг. Нэр зэгс. За одоо бэлгийн задлах. За бэлгийн задлах. Иргэд болсон. За одоо би бэлгээ. За одоо надаас эхлээд дотор нь юу байгааг задлж үзье. Би болохоор ингээд сараа ингээд ширээний гэрэл байхгүй. Ширээний гэрэл ганц байхгүй. Тэгээд өөртөө нь ширээний гэрэл Зассан юм үлээ зүгээр. тийм байна. Нэр ширээний гэрлээ. Тийм улаан хөтэй ширээний гэрлээ. Яг Хөөх юм бэ. ширээний гэрлээ. Хийх баярлалаа. Тэр бүр төлчих. Тэ төрлөө яг ингэж сууж байна. Яг ингэж сууцгаа. Окей, ийшээ гаргаж чад. Юу би бэ? За би тайлбарч би гаргаж ирсэн. За. Мачид юу гэдэг. Би аваад ирэм билий тайлбарч байгаа. Энэ болохоор ингээд дотор нь ингээд нүүрнийхээ саунд хийгээд ингээд доошоо ингээд хийгээд хөөсрөөд хөөсийг авч нүүр яваад байгаа. За. Дараагийн Африка. Ус аим туртай. Тэр мэдээ. Тэгээд эндээ тохиолдоод татсан юм. Тэгээд дараагийн болохоор усны сав. Усны сав ба. Өнгөлөө номлаа. За. Тэний дараагийн болохоор нүүрний саван. Үгүй тийм хөөсрүүлдэг саван. Оройгоо. Сараа намайг нүрээ угаа гэж. Айс ашигтай талд ямар ч анхаарч байгаа. Нахаа. Тэгээд би ингээд хоёр маск авсан. Яа. За. Тэн сага задрагна. Нэрээ гүйл. Манай урд нь бүрээ хавчаар ингээд үсээ ингэж хавчмаар байна гэдэргээ хэлээд зөхгүй юу? Нэрээ бэш. Энэ болохоор бие үнэрт үзэж. Аа наяар өөр хин. Бүр ер нь бол сонгож өнөөдөр үнэрч байгаад хамгийн гоё зөөлх үнэртэй гэсэн сонгосон. Тийм үү? Гоё үнэртэй. Энийг ноолаа. Сүүэ. Шоколад нөө шоколад идэх юм дуртай гэж. За. Би залхаас юу тайлбарлачих. Их чинь монита ангитан зарлснаас хойш бараг 7 хоног аяг гэж үгс. Надад цайна гэх. Би аяг авмаар. Манай монита надад аяг өгөөсэй л гэсэн. Тэгэл за аяг авах гэж Суусан бодоод өгчихгүй дээ. тэгээд өөртөө бараг адилхан аяг авсан дөө. Тэгээд яг аяа авчаад иргсэн чинь амин хөөрхөн нэг юм ингрийн нөө нэг дэлгүүрний авсар шиг юм байсан аахгүй юу. Тэгээд харсан чи бүр яг ингэ чи харагдаад л. Тэгээд адилхан чи ингэ дэлхий хар яг ингэ чи заяа. Ингэ хүлээлээ салгаа Чиг. Яа. Нүд байхгүй. Окей чи энэ хар юм бэ. Энэ хараа юм хар нүдээ. Одоо нөгөө талын нүдний. Би гар хөлтэй. За баярлалаа. Энд ингэ амтай. Одоо чил зүлгээл ингэ чинь болох юм. Өөр моостэй. За тэгээд Эмэг. За тэгээд авчаарна. Ингээд нэг монитор бэлэг юу авмаар юм гэсэн чинь банк хэрглэж идэг юм байв. Дандаа ингээд тэрмийн өгч илээ гэж бодож яхад зүгээр гээд ингээд зөө ахгүй юу. Тэгээд хавчаар авмаар байгаа юм бах та. За тэгээд шоколад байна. За. За ингээд энэ удаагийн дугаар маань ийхүү өндөрлөж байна. Сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаар уулзлаа. Баярлалаа.